Хэрвээ таны нэр ганцхан хайх хэмжгүй төрлийн ажилтнаас болоод дэндүү урт болсон бол яах вэ? Ямагами Люсиг төрөх үед ээж аав нь ямар нэр өгөхөө шийдэж чадлаггүй ботсон бүх нэрээ бүртгэлийн маясан дээр биччихсэн. Тэгээд тэр нь батлагчсан. Ингээд түүний жинхэнэ нэр тэмээргүй урт болсон. Люси, Кимико, Акие, Айри, Шиори, Рине, Йошихо, Аяно, Томико, Читосе, Санае, Микико, Ичика гэдэл цааш үргэлжлэнэ. Мэдээж ийм нэртэй өссөн болохоор Люси ганц зоригтой болно. Тэр нэрийг баталсан төрийн ажилтныг олж өшөөгөө авах. Үүний тулд Люси яах вэ гэвэл төрийн байгууллагад ажилд орно. Эхний өдрөө тэрээр хамт ажиллагчтайгаа танилцсан. Ажлаас болтох арга хайж явдаг 50 зантай залуу Хасабе Ютака, ичингүү, элдэн мөслөө ахмад наснуудын дуусашгүй урт ядармаар яриаг байнга сонсохоос өөр аргагүй болдог Миёши Сая. Энд Люси өөрөө бүх юмд нухстай хандаж зоригтой төлөвлөхийг хичээгч өдөр бүр утгагүй байдлаатай тулгарна. Дуусахгүй бичиг цаас, өдөлсөн эргээд эвгүй бас инээтэй нөхцөл байдал энэ оффист юу ч хизээж төлөвснөр болдоггүй. Гэтэ түүний нэрийг баталсан хүн магадгүй буцноосч ойрхон байгаа ч юм билүү? Такацу Кариногийн мангагаас хэдүүлсэн Servant X Service 10-10 офис хошигнол хөгжилтэй хамт олон таалагддаг бол заавал үзээрэй. Өдөр бүр нэг аним.